Дараагийн бичлэгтээ тавтан морил. За өнөөдрийн сэдэв маань өөрийнхөө хоёрхан үзэл бодлоор амьдралдаа өөрчлөлтийг бий болгож чадсан, гайхамшигыг бүтээж чадсан залуугийн тухай өгүүлсэн яриа байгаа байхгүй. За тэгээд амьдрын гэдэг өдөрт хэдэн удаа амьсгалж хэрхэн гүнзгий амьсгал авч байна вэ гэдэг зүйлээс юусоо харагддаг зүйл биш юм аа. Тэр бол зүгээр ингээд оршиж байгаа зүйл юм аа. Харин хэдэн удаа ямар ч үггүй болтлоо амьдралд дурлсан бэ? Хэдэн удаа үг гарахгүй болтлоо сэтгэл хөдлсөн бэ гэдгээр өөрийнхөө амьдрч байгааг яг гоё мэдэрдэг. Тэр зүйлийг л бол амьдрах гэж байгаа юм аа гэдэг зүйлийг хэлсэн байсан нь бас сонирхолтой санагдсан. Тэгээд эндээс сэтгэл хөдлөл дүүрэн, мэдрэмж дүүрэн, тэр гоё үггүй болтлоо баярлах тэр амьдралыг хэрхэн яаж бүтээх юм бэ гэдэг асуулт гарч ирж байгааз. Энэ яг үнэндээ бол маш амархан гэж энэ хүн хэлсэн байгаа байхгүй юу? Зүгээр л сэтгэл хөдлөх юм бол үйлдэл болгоход болно гэж ингэж хэлж байгаа. Аз жаргалтай байхын хамгийн тийм мастер хүн гэж ойр тойрных нь хүмүүс энэ хүнийг бол нэрлсэн байгаа юм. Ямар ч нөхцөл байдал хэцүү зүйл гарч ирж исэн тэр нөхцөл байдал дандаа ингээд аз жаргалтай байж чаддаг юм байна л да. Тэгээд коучан гэд энэ хүний нэрийг хэлээ явчих. Тэгээ энэ коучан нь болохоор яг нэг гоё мэдрэмж төрсөн, догтлсон зүйлээ бүгдийг нь дандаа ингээ өөрийн ажил болгочдөг тийм маш ховор чадвартай хүн гинэ. Жишээ нь дэлхийн хамгийн хэцүү адал явдалтай уралдаанд оролцоод сэтгэл хөдлөл тэнд бүр маш ихээр мэдэрсэн гинэ. Тэнд бүр ингээд хүмүүс ядраад, сулдаад, туйлдаад ингээд хэдэн мянган бээр яваад бүр инийг чадалгүй байхад эднээ баг болохоор дандаа ингээд инээгээд гоё жаргалтай хийж чадчихсан. Маш хэцүү байсан ч гэсэн жаргалтай хийж чадчихсан. Байр эзэлж чадаагүй баг хамгийн сүүлд орсон ч гэсэн сонинд хүртэл ингээд гарч исэн байгаа байхгүй. Хэцүү уралдааныг хүртэл маш гоё хөгжилтэй сонирхолтой болгосон ийм Япон бага гэд ингэж бүр гарсан байгаа. Гол нь энэ одоо уралдаанд оролцоод тийм гоё мэдрэмж гэдэг юм одоо нэг сэтгэл нь хөдөлсөн биш үү? Тэгэнгүүтээ энэ тэмцээнд оролцох Япон хүмүүсийг дагуулж очдог тийм одоо нэг өсөндө зуучилдаг гэдэг юм уу тийм ажил хийдэг болсон гэж байгаа байхгүй юу. Тэрийгээ ингээд ажил болгоцсон гэсэн үг. Ийм уралдаан байдаг гэдгийг үзүүлэх гээд бас кино хүртэл хийсэн ийм өөрийнхөө одоо сэтгэл хөдлсөн ямар нэгэн байдлаар тэнд ингээд мэдрэмж төрсөн л бол тэрийгээ ингээд ажил болгочдөг гэдэг нь бүр маш онцлог ийм хүн юм байна л да. Тэгээ сүүлийн үед Шри-Ланк руу ингээд аялж явахдаа үлсгэлэн идэх хоолгүй болсон гэр бүлийг хараад маш их одоо сэтгэл нь өвдөж ингэж хэцүү мэдрэмж тэнд төрсөн. Тэгээд тэр мэдрэмжээ бас ажил болгоцсон гэж байгаа байхгүй. Тэгэхээр сайхан мэдрэмж, онцгүй мэдрэмж байсан ерөөсөө л тэнд ингээд би яаж туслах уу гэдэг сэтгэл хамгийн түрүүнд гарч ирдэг гинэ. Надад тусалж чадах юу вэ нвэ гэж хамгийн түрүүнд боддог гинэ. Ядуу буурай орны үлсгэлэнд нэрвэгдсэн хүмүүс туслах төсөл гэдэг зүйл бичээд тэгээд Шри-Ланк улсад 350 тим үрх гэрийг хоол ундаар хангаж ингэж бас ажил болгосон гэж байгаа. Тэгээ бүр сонирхолтой энэ жил нөгөө шоколад хийдэг бас хүн болцсон явж байгаа гэж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө нэг найз нөхд нь болохоор энэ хүнийг бүр гайхаад бардггүй тэгээд юу ч хийж явж мэднэ гэж ингэж ярьдсан байлээ. Тэгээд амттай шоколад баг идэж үзээл тэгээд гоё мэдрэмж аваад шоколадаа хийцэн бах гэл ингээл бас тоглоод бид нар бас хэлдэг гэдгийгсэн байгаа байхгүй. Ер нь өөрийнхөө хийсэн зүйлээ 100% аз жаргалтай хамгийн гол нь хийж чаддаг. Тэгээд яг ингээ бодохоор энэ хүн тийм баян мөнгөтэй учраас ийм зүйлүүдийг хийгээд байгаа мөн хэр бас ерөөсөө тийм биш. Та нараас ч мөнгөгүй хийж магадгүй шүү гэж найз нь хэлсэн байгаа байхгүй. Тэгээд яагаад энэ коучан гэдэг тэгж их одоо янз бүрийн зүйлийг хийгээд чадаад байдаг вэ гэхээр ерөөсөө юуны түрүүнд маш олон найз нөхөд танил хүмүүсийн дунд ингэж хүрээлэгдсэн байдаг. Тэр хүмүүсээрээ ингээд хайрлагддаг учраас энэ бол хамгийн том шалтгаан нь баха гэсэн байгаа. Тэгэхээр нэг юм хийгээд ингээ хэлэхэд эргэн тойронд нь дандаа дэмжиж, туслая, хамтрая гэсэн хүмүүс байж идэг учраас тэр бол маш том одоо өөрийнх нь дотоод хүнтэй хамгийн их холбоотой маа гэж бичсэн байгаа. За тэгвэл коучан яагаад тэгж их хайрлагддаг юм бэ гэд ингээд бодоод үзэхээр нууц нь ердөө хоёрхан зүйл байдаг. Нэг нь болохоор амьдралдаа нэг зүйлийг маш их чухалчилж чадсанаар өөрийнхөө амьдралд маш олон зүйлийг ингэж өөрчилж чадсан. Гэхдээ тэр нь бол хинч чадхаар зүйл юмаа гэсэн байгаа байхгүй юу. Тэгээд хоёрт нь болохоор өвөөгийнх нь хэлсэн үгэнд маш том нууц байдаг гэж бас бичсэн байгаа. Найзынхаа тухай бичсэн энэ хүн болохоор 2016 онд анх одоо энэ коучантай танилцаад огт танихгүй хүнтэй аялын шугамар нэг өрөөнд ороод бүр 4 хоног гэд ингээ хэлж исэн юм л да. Эхлээд 4 хоног гэхээр бүр танихгүй хүнтэй яаж 4 хоног гэд ингээ бодож исэн. Тэр үед яг 4 сарын 4-5 хавцаал байсан. Тэгтэл өглөө сэрснээ коучан гэдэг нь энэ хүн хандаад шинэ оны мэд гэж ингэж мэндэлсэн байгаа байхгүй юу. Тэгээд бүр тэндээс ингээ гайхширж эхэлсэн. Гайхсан ч гэсэн тэгтээ яг хуу адилхан л
шинэ оны минь гэдэг ингээд нэг юм хүчээр хариулсан гэж байгаа юм л да. Тэгээд ямар учиртай энэ хүн ингэж мэдлж байгаа юм болоо гэж бүр маш их бодоод тэгээд асуусан чинь коуч ханы хувьд болохоор өдөр бүр яг шинэ оны эхний өдөр юм шиг ингэж бодож явдгаа гэж хэлсэн байгаа хгүй. Тэгээд юу ч болсон, юу ч хийсэн ерөөсөө дандаа нэг хэлдэг үг байдаг. Тэр нь болохоор happy дане гэж хэлдэг үг гэж байгаа хгүй. Сайхан байна, жаргалтай байна л гэсэн үг байгаа хгүй. Ерөөсөө тэрийг ингэж давтаад хэлээд байдаг гинэ. Happy дане гэж. За одоо өглөөний хоолны цаг боллоо шүү гэл тэгэхээр Юката happy дане гэж хэлдэг гинэ. Тэгэл за бүгдээрээ одоо тэдэн цагт хөдлөх учраас тэдэн цаг цуглана гэл ингээл нэг тийм зар маягийн юм хэлсэн ч гэсэн л ерөөсөө л happy данэл гэд хэлдэг ийм сонин амны уншлагатай хүн байсан. Тэгээд өдөрт баг энэ хүн 100 200 хэлдэг байсан байхаа гэд битсэн байгаа. Тэгээд хамт нэг өдөр 2 өдөр өнгөрсөн чинь би өөрөө бүр нэрэл бүх юм happy юм шиг тийм санагдаад ирсэн гэж энэ хүн битсэн байгаа байхгүй. Тэгээд энийг бас уншсан чинь их гоё хөөрхөн санагдаад байсан. Сонирхолтой байсан учраас ингээд жишээг нь ярмаар санагдаад байгаа. Замаар ингээ машинууд ингээ цуваа явж идэг штэ тэ. Тэгэнгүүт яг тэдний машины урдталт ингээд хогны лааз ачсан машин явж исэн юм байна л да. Лаазны хогны машин. Тэгсэн чинь гинт нөгөө нэг арийнх нь хаалга нь ингээд жоохон онгоогоод лаазнууд нь бүр ингээд унаад өнхрөө тасгараад ирсэн. Тэнгүүд тэнд явж исэн машинууд чинь бүгд зогсгоосоор харахгүй болоод ямар ч машин ингээд явж чадахгүй болоод тэгээ ингээд лаазыг бүгдээрээ хамтдаа ингээд хийж өгөхөөсөр тусалж өгөхөөсөр аргагүй болсон чинь нөгөө коуч ан чинь happy дане гэдэг үгийг хэлчихсэн хүмүүст нөгөө нэг гар мараа цохилцсон ингээд явж исэн гинэ. Тэнгүүт нөгөө хамт явсан хүмүүс нь энэ ч та жоохон сонин хүн юм байна да гэж бодоод л ийм үед хүртэл ингээд ахтай яах вэ гэж бодоод л тэгээ яг нөгөө лаазаа хийх гэж нэрэл happy дане гэд хүмүүстэй ингээ гар мар цогцолцоол тэгэл нөгөө лааза хийж явахдаа happy дане гэл инээгээл хийсэн чинь хүмүүс бүгд маш хөвгөлтэй ингээл хийгээл газ дуусгаал бүр сонирхолтой болсон бүгд инээцсэн ингээд явж ийн гэж байгаа байхгүй. Тэгээд нэг юм машиндаа суугаа бүгдээрээ хөлдсөн чинь ахаал нөгөө машин чинь жоохон явж байгаад түгжээнд нь л нэг асуудал болсон байсан юм шиг. Уг нь бол тийм юм ер нь нэг тохиолддоггүй. Тэгсэн чинь ахаа онгоогод бас асгарцсан гэдэг жаа байхгүй. За энэ үед бол арайч бас happy дане гэд явж байхгүй бах та нөгөө коуч ан чинь гээд харсан чинь бас ингээд happy дане гэсэн бүр хүмүүсийг сачи энтер гээд бүр гар мараа цохоод яваадсэн. Эний дахиад энэ ямар сонин хүн бэ одоо уурлан гэж байдгүй бахтаа гэж бус хүмүүс нь бүр шокроод стресстэй эхлэн штэ тэр чинь тий. Тэгсэн чинь нөгөөх маань яг л хэлдгээрээ нөгөө happy дане гिचгсэн инээгээд бууж исэн гэж байгаа байхгүй. Тэгсэн хүмүүс нь одоо яг төхөн хажууд нь инээгээд ахаар тэгэл адилхан гараа цогцолцоол тэгэл инээгээл хийгээд эхэлсэн чи бүгд бас хөвгөлтөө ингээл коуч ангийн ачаар сонирхолтой хийгээд дууслаа гэд ингээд дууссан бас нэг юм түүх байгаа байхгүй юу. Тэгээ энэ хүн 2014 оноос хойш одоо хүртэл ингээд нөхөрлж байгаа ч гэсэн тухайн үедээ 4 хоногод бол маш их урам авсан гэж битсэн байгаа юм л да. Тэгээд аз жаргалыг хүн ерөөсөө зөвхөн сайхан үед биш хэцүү үед ч гэсэн өөрөө бий болгож бүтээж болдгийм байна гэдгийг яг энэ нөгөө нэг лааз машинд ачих энэ процесс болсон үед бүр ингэж энэ хүнээс олж харж авсан мэдэрсэн зүйл гэж байгаа юм л да. Тэрнээс хойш аз жаргалтай байхыг заасан миний багш гэж ингэж бүр энэ найзгаа нэрлэдэг гинэ. Тэгээ энэ коучаны үзэл нь ерөөсөө л жаргалтай байх амархан штэ гэж хэлдэг. Тэгээ эхлээд хүмүүс болохоор ямар сонин хүн бэ, ямар хачуун хүн бэ гэж ингэж боддог юм шиг байгаа гэж өөрөө тэгдэг гинэ. Явандаа тэр хүмүүс маань ойлгоод ингээ бүгд аз жаргалтай байх ч угаасаа гоё юм чин тий. Бүгд ингээд маш гоё ойлгоод гоё харилцаатай болдог гэж байгаа байхгүй. Тэгээд өөрийнхөө сэтгэлийг сонсоод хийхийг хүссэн зүйлээ ингээд үргэлжлүүлэл явж байхад ер нь ойр орчны хүмүүсийн бодол хандлага ч гэсэн аяндаа ингээд зөв явхад өөрчлөгдөж ирдэг юм гэж хэлсэн байсан. Энэ үгийг нь уншаад нэрэл хүн өөрийн үзэл шийдвэртэй те үзэл бодол шийдвэртэй байна гэдэг амжилтын ерөөсөө л эхлэл юм да гэд бас бодлоо. Тэгээд коучанд хүмүүс маш дуртай ингээд тусалдаг. Бүгд хамтран ажиллах сонирхолтой, найзлах нөхөрлөгтөө дуртай, хайрладаг. Тийм учраас ерөөсөө өөрийнхөө мэдэрсэн хийхийг хүссэн үйлдэл болгож байгаа зүйлүүд нь гайхамшигтайгаар ингээл ерөөсөө бүтээд явцдаг. Гинэ анх хүн сонсоход яаж ийм юм хийх юм бол гэж бодож исэн чи маш олон хүний дэмжлэг тусламжтайгаар хүссэн зүйлээ ингээд хийж чаддаг. Ичиддэг юм шиг ийм найзтай хүн гэдэг жаахгүй юу. Тэгэхээр энэ хүний өөрөөс нь гаргадаг энэ хандлага бусдад хайрлагдах хамгийн гол шалтгаан нь болдог байгааз тийм. Бусд хүнд хайрлагдаж, бусд хүмүүсээр ингэж хүрээлүүлж чаддаг нь өөрийнх нь энэ ямар ч зүйлээс те юунаас ч аз жаргалыг олж харж чаддаг тэр сэтгэл зан хааштай холбоотой байгаа зү те. Тэгээд нэгдэх одоо амьдралдаа чухалчилж баримталж боддог зүйл нь болохоор ерөөсөө л
инээмсэглийг нэмэгдүүлэх гэдэг бодлыг өөртөө дандаа ингээ бүр хэлж идэг гинэ. Дандаа байнга өөртөө ингэж бодож явж эхэлснээр их олон зүйл өөрчлөгдсөн гэж ярьж байгаа байхгүй. Тэгээд энэ хүмүүсийн хандлага хүртэл ингээд маш өөр болсон. Эргэн тойрны хүмүүсийн хандлага хүртэл би ийм бодолтой болоод ирсэн чинь маш өөр болсон, анзаарч эхэлсэн гэд хэлсэн байгаа. За тэгээд хоёр дахь нь болохоор өвөөгийн хэлсэн үг нь бас маш их нөлөөлсөн гэд хэлсэн шүү дээ. Тэгэхээр өхөгтэй хүн бол ерөөсөө юу ч авч явахгүй, хамгийн сүүлд ингээд авч явах бодох зүйл бол ерөөсөө л амьдралын дурсамж байдаг юм аа гэж ингэж хэлсэн байгаа байхгүй юу. Тэгсэн чинь тэр үгийг нь бүр ямагт дандаа бодож яваад би тэгвэл ерөөсөө дандаа гоё дурсамж бүтээж амьдрах юм байна гэж ингэж бодсон гэж байгаа. Тэр утгаараач маш олон зүйлийг чаленж хийдэг, одоо сорилт ингэж дандаа хийж явж идэг юм хүн байгаа байхгүй. Тэгээд тэр сорилтууд дундаа гоё мэдрэмж, янз бүрийн мэдрэмж авахтаа тэрийгээ дандаа дараад нь ажил болгоцсон байдаг онцлогтой гэж байгаа. Хүн бүрийн дотор өөрсдийн ертөнц гэд байдаг шүү дээ, ер нь аль тий. Тэгэхээр тэр өөрсдийнхөө ертөнцийг бид нар жаргалтай байлгах юм уу, одоо хэцүү байлгах юм уу, зовлонтой байлгах юм уу гэдгээ ерөөсөө хүн өөрөө л шийддэг гэдэг шиг энэ коуч ам бол ерөөсөө жаргалтай л бай гэж өөртөө шийдсэн учраас өөрийнхөө амьдарч чадж байгаа юм шиг санагдлаа. Амнаас гарч байгаа үгээ бид нэр өөрчилж чадах юм бол амьдралд учрал хүртэл өөрчлөгддөг юм а гэж хэлсэн байсан. Тэгэд энэ үгнийхаа бас жишээг ярьсан байсан л та. Тэгээд энэ болохоор яг бүр үнэн бөгөөд бодитоор миний амьдрал нөлөөлж ирсэн гэж хэлж байгаа. Тэгээд яасан бэ гэхээр ахлах сургуулийнхаа 2 дугаар анги хүртэл ер нь бол их тийм нэг найзуудтайгаа нийлээд л тийм бохир бүдүүлэг үг хэлж ярьдаг. Тэрэндээ маазарч инээлдэг нэг тийм найдвартай байсан юм байна л та. Тэгээд ер нь нэг л бишээ гэд өөрийгөө ингээд анзаарч эхэлсэн гэж байгаа. Дандаа нөгөө муухай бүдүүлэг бохор үг хэлдэг байсан болохоор тэгээд тэрийг анзаарсан гэдэг нь бас маш мундаг байгааз. Тэгээд найзуудаасаа тэр үед ингээд холдож бас чадахгүй яах ёстой болоо. Тэгээ найзуудтай хэллээч тэд нар нь бас ойлгохгүй. Тэгэл хамт ингээд явхаараа сүсээгөө муухай үг хэлхээс өөр аргагүй болдог ч юм уу. Тэгээд тэр үед толгойд нь юу бодогдсон гэхээр би ерөөсөө өөрийнхөө үгийг зөв болгоё. Өөрийнхөө амнаас гарч байгаа үгийг өөрчлөе гэд ингээд тэгээд бас дээрэс нь гой эерэг үгнүүдийг маш их бичээд тэдрийгээ өдөрт бүр хит дахин хэлдэг болсон гэд. Тэгсэн чинь хамгийн гол нь нэрээ бүр цаанаасаа байглаасаа нөгөө нэг таагүй бохор бүдүүлэг үг хэлдэг найзууд нь аажмаар ингээд амьдралаас нь холдож алга болоод дандаа тийм нэг гоё эерэг хүмүүстэй нөхрөлдөг болсон гэд ингээд бичсэн байгаа байхгүй. Тэгэхээр хүний амнаас гарч байгаа үгээр амьдралдаа бий болох тэр учрал, хүн дуудах зүйл бүх юм ингээд өөрчилж болдог гэдэг үгийн бас нэг том жишээ юм болов уу гэж бодсон. Энэ хүний бас нэг боддог гол зүйл нь би энэ хүнд юу хийж өгч чадах вэ гэж дандаа боддог. Гинэ хүмүүсийг одоо нөгөө жоохон хэцүү байх үед нь ч юм уу тий. Тэгээ ингэж боддог болсон болохоор үнэхээр бүх зүйл нь дандаа эергээр бүр гайхамшигтайгаар ингээд бүтэж эхэлсэн гэд. Тэгээд өвөөгийнхөө хэлсэн үгийг дээрээс нь санаж ямар дурсамж би бүтээж амьдрч болох вэ гэд ингээд бас боддог. Тэрнээсээ улбалаад өөрийнхөө дурсамж болгож хийсэн зүйлээ дандаа дараад нь ажил болгож үйлдэл хийж бас чаддаг юм хүн байгаа. Ингэж хийдэг болсноор ерөөсөө дандаа л амьдралд нь гайхалтай зүйлүүд ээлж дараалан бий болдог. Хүн ер нь нэг л амьдрах юм чинь тий жаргалтай л амьдрахыг сонгох хэрэгтэй штэ. Тийм болохоор амьдралд сайн зүйл байсан ч гэсэн муухай зүйл, муу зүйл байсан ч гэсэн тэр бүгдээс сайхныг аз жаргалыг олж хараад инээмсэглэлээ дандаа их байлгаараа, инээмсэглэлээ нэмэгдүүлээрэ гэж ингэж чухалчилдаг юм хүн байгаа байхгүй. Амьдралд одоо төөрөлдсөн үедээ өөртөө зүгээр дээ гэд ингээд хэлээд инээж чадах, итгэж чадах тийм гоё өөрийгөө бүтээхийн тулд бид нар хамгийн түрүүнд одоо юунаас эхлэх вэ гэд ингээд бодохоор амнаас гарч байгаа үгнээсээ эхлэх байна. Энэ хүнийхэр бол хэлдэг үг байна тий хаппи даны гэдэг шиг хэлдэг үгээ бас шийджүүлэх зөв юм шиг байна. За тэгээд инээдээ нэмэгдүүлэх хэрэгтэй юм байна гэд ингээд бодлоо. Гол нь маш гоё чин сэтгэлээсээ баярлаж ингэж бүр сэтгэл нь хөдөлдөг гэдгээр энэ хүн бүр маш онцлог байгаа байхгүй. Тэгэхээр бид нар бас сэтгэл хөдлөн гэдэг зүйлийг бас өөртөө ингэж гоё мэдэрч өгөөд гоё тогтолтой байвал илүү бас одоо бид нарын бодож байгаа зүйл ч гэсэн биелэх магадлал маш өндөр болж ирдэг. Гэт энэ бас татхушны талаар бичсэн зүйлүүд дээр бас их яригддаг зүйл байхгүй. Бид нар болохоор амаараа хэлдэг ч гэсэн сэтгэл нь догдлохгүй болохоор бас нэг дутагдaltaй байгаад байгаа байхгүй. Тэгээ энэ хүн уулан давраад ингээд найзуудтайгаа явж байгаад бүр сэтгэл нь хөдлөөд нулимс нь гарч исэн учраас бүр чин сэтгэлээсээ ингэж догдолж баярладаг ийм гоё сэтгэлтэй хүн гэдэг ингээд бичсэн байсан. Тэгэхээр бид нарт бас тэр сэтгэл хөдлөл гэдэг зүйл жоохон дутагтаад байдаг юм болов уу гэдээ энийг уншичаад бодлоо. Тэгээ бүгдээрээ өөртөө гоё хэлдэг үгтэй болоороо өдөр бүр байнга
шалтгаангүй ч гэсэн инээмсэглэдэг байгаарэ гэж хэлье. За тэгээд дараагийнхаа бичлэгээр дахин уулзцгаая. Баярлалаа.